Тэгэхээр би яг 18 хүрээд амьдрал маш гоё болно гэж боддог байсан. Том хүн болоод алан талан лаа гэж боддог байсан. Гэхдээ бүх зүйл зүгээр л эсрэгээр байсан шүү. Тэгэхээр яг өнөөдөр яг 18 хүрэхээс өмнө би яг тэднийг л ойлгоцсон бол үнэнгээсээ лаах байсан тий. Тэр зүйлсийн хадлаар та бүхэнд ирж өгье. Тэгээ мань бол яг анх 18 хүрэхээс ална гэж боддог байсан юм аа. Үнэхээр насан туршвал гоё гэл. Гэтэ кинон дэр гардаг шиг тэр 18 20 нас гэдэг бол нэг тийм гоё шийд бол биш. Яг гэвэл чи хамгийн брок тий. Брок үе дээрээ байгаа. Тэгээд туршлагагүй. Энэ нэр сагсаар ирвэл рүүкэл гэсэн үлтэй тий. Яг тийм үе дээрээ байгаа. Гэхдээ гоё мөчүүд бол байгаа. Гэтэл чи стил юу нэг өөрийгөө хайж яваа. Яг жихөө өөрийгөө олж яваа гэсэн. За эхний шийд. Яг зүв цаг гэж хизээч ирдэг юм биш шүү манайхаа заяа. Би яг ингээл ер нь яг 16 мургаад лот одоо 10 11 дөрөнтэй ингээл одоо өстэй би Notion гэдэг одоо платформ дээр ингээд байнгын рутин ингээл эсвэл ингээл багасаа ингээл дагсан TikTok сэйвсэн пост YouTube юу гэдэг бүх юмаа ингээл янзлаа л гэдэг байсан заяа. За тэгэл би одоо юм рутин тест гоё амьдрна гээл эсвэл одоо ингээл яг юм цаг маргааш л гоё тий. Одоо энийгээ дуусчаал гоё гэж аявих бодож бас баг 2 3 жил амир тэрэндээ тийрч юм стресстэй ч басан. Тэгэхээр ерөнхийдөө бол яг зөв цаг ирнэ гэж байхгүй. Тийм болохоор зүгээр л хий. Зүгээр аль тав бөхөр байсан ч гэсэн бичлэг хий тий. Зүгээр маргааш шалгалттай байсан ч гэсэн зүгээр чи дуу юмэр үйл тэр дууга хий. Зөв хүнд ч хамаагүй. Яг гэвэл хараал ийцэн зөв цаг ирэхгүй. Тэгээ дээрэс нь тий зүгээр л хий. Тэгж байж л чи өөр левелд гарна заяа. Lamborghini те чиний гэж баг. Хичмээр юусэн чи хий. Алдчихсэн чи хий. Тэгжиж л чи дараагийнхаа левелд гарна, окей? Тэгээд дээр нь яагаад гэж сүрээс асууж сурах юм болов. Тэгээд алдаанаасаа мэдээж сайн одоо тэр алдаанаас суралцсан заяа. Яагаад затирч үү те? Яагаад броколч үү? Тэгээд яа KFC ч юм уу тэгш зүрхийг байсан бүх мөнгөөрөө. Тэгээд яагаад гэж өөрөөсөө асууж тэгээд яагаад ингэж вэ гэж асууж сурвал мэдээж алтаагаа чи арай багт автна. Тэгээд би бас ингээд амар өөрөө завгүй те Патрик Бейтман шиг байх хэрэгтэй гэж боддог байсан юм аа. Яг тийм өөртөө хайртай гайш тонтой харуулж бүр юм төгс байх гэж айгүй хичээдэг байсан л та. Тэр нь бас амар нэг талаар амар тийрүүлдэг байсан. Тэгэд ингээ харахаар бас хүн заримдаа зүгээр л амрах хэрэгтэй. Тэрний яг бол хамгийн гоё шийд байхгүй. Зүгээр л та нар үнэхээр зарим өдөр амар ингээ хүнд нэг навшин өдөр байж тэр өдрөд зүгээр ямар нэгэн зүйлийг зүгээр л хийхгүй амарч. Зүгээр л жоон чимээгүй ганцаараа бай тээ. Дуртай юм хий. Жишээ нь миний дуртай юм бол Dota тоглоод KFC гэдэг ч юм уу тэгш. Гэтэ нөөдлөөрөө жоохон затирч байгаа ч гэсэн та нарыг өөрийгөө баг зэрэг олон гэх юм уу өөртөө ярилцах одоо гоё тайминг гэж бас болохлах л та. Тэгээд ямар нэг юм бүтлгүүтэл те rejection гэдэг юм бол бас чамаа хизээж тодорхойлохгүй шүү, окей. Зүгээр л бүтэхгүй навшин зүйлээ чамаас ингээл холдож байна л гэсэн. Тэр бас бит яч холбогдлооч тэр зүгээр л те яг энэ дуушил бай. Би масштаб байна. Яг л талаалам шиг. Тэгээд дараа нь сургууль яг бүхнийг заахгүй guys. Энийг бүр сайн ойлгоцгоо. Сургууль зүгээр л анхан шатны юмнууд л заах байх ерөнхийдөө тий. Одоо фундамент тавьчих штеп. Хүнтэй яаж хэрцэх вэ тий? Асуудал яаж идэх вэ? Яаж бодох вэ гэдгийг зааж байгаа байхгүй. Би бол яг 10 жилдээ ингэж боддог ус. Амар хичээлээ сайн хүүхдүүд байгаа. Тэгээд тэдний ер нь л ингэж зуурж байгаа ингээд яг ингэж харангууд ингээд анзаарангууд ингээд ер нь жоо хүнтэй харьцаж сураагүй юм шиг тий. Баг зэрэг EQ-с бол тий. Одоо хувь нөхцөл нь жоо муу ч юм санагддаг ус байхгүй. Яг хичээлээ сайн хийж байгаа. Гэтэ зөв надад тий санагддаг ус. Тэгээ би зүгээр ирээдүйд за би нэг юм математик сайн бодчихдоггүй учраас би яаж ингээд хүнтэй гоё харьцаад гоё компанид ороо ажиллана гэж айгүй тийм навшин юм боддог байсан л та. Тэгээд энэ жишээг магадгүй зүгээр үнэн ч хийж магадгүй гэх тийм тэгээд энэ хүрээ новш гэж юу л гэдэг нь нэвлэр soft skill-ээ сайжруул. Хүнтэй яг хамгийн миний хувьд ингээд гоё чадвар бол хүнтэй харьцаж ингээд сурах чадвар л гэж бодож байна.
Тиймээсээ гоё soft skill-ээс сайжруул. Чи хүнтэй харьцаж чадахгүй бол 1005 болоо. Яах юм бэ? Тийм сте. Залуусаа. Яагаад ингэж хэлж байна гэж юу? Амьдрал дээр хэцүү. Тэгээ бас нэгэн дараагийн зүйл гэвэл чи өөрөө хоосон бол хинт ч тусалж чадахгүй. Яг энийг сайн ойлгоо. Яг зөвөр үндэ би айгүйх алдсан л та. Би өөр бэлэн болоогүй ч айгүйх тийм бусдын төлөө их явдаг гэсэн байхгүй юу. Би яг бусдад аж аргал өгж байгаагаар өөр амар гоё кайф авдаг гэсэн ч гэсэн одоо би ихэнд хэлсэн шүү дээ. Би тиймийг балай рутин өөрөх юм амар юм янзлах систем санагдаад тэрийг янзлах хэрэгтэй гэж бол амар тийрээд тухайн мөчүүд тийм гоё enjoyд чаддгүй айгүй их олон цаг хугацаа гэж алдсандаа айгүй их харамсдаг. Тэгэхээр яг та нар ч гэсэн яг эхлээд өөрсдөө сайн бэлэн болох хэрэгтэй шүү. Хийх ёстой юм байвал хий. Тэг чи дараагийн алхмаа хийж болно. Тийм үстэй. Та нар ихтэй нам юуны талаар яриад байгаа ойлгож байгаа хаа. Дараа нь болохоор хүмүүсийн бодол яг үндэ тийм ч хамаагүй. Тэр хүн чамайг зэтэр гэж бодсон ч чи яг үндэ зэтэр биш байхгүй. Угаасаа яг хүн болгон л ямар нэг юм шүүмжлэлтэй шүү дээ. Хоёр юмны нэгийг харьцуулчих хүмүүс одоо яг мэддэн шүү дээ. Хоёр өнгийг харьцуулчих өнгөнүүдийг хооронд нь харьцуулчих яг өнгийг мэддэг тий. Энэ нь бол одоо яг юу чинь байгалийн хууль юм уу? Тийм болохоор угаасаа л бүх юмыг харьцуулж хин нэгд чамайг харьцуулж доош нь хин. Угаасаа л тийм ялангуяа монгол хүмүүс ямар л тий. Тийм болохоор хин нэгэн зүгээр бүр заримдаа гэрийнхэн ч чамайг одоо ингэж ил дүүрэлж болно. Гэтэ зүгээр I don't give a fuck тий. Ингэж хэлээл зүгээр зөвлөгөө хөтлөөл юу. Заримдаа л яг хамгийн хэцүү ч хүмүүс чамайг амар твслээ шүү. Тэр үе зүгээр битээ бууж өгөөрэй guys please. Зүгээр л яв. Бууж өгсөн ч хамаагүй. Чи өнөөдөр үлсэжсэн ч маргааш тэгэл ялахгүй. Өнөөдөр даарчсан ч маргааш ялна шүү. Тэгэхээр зүгээр л яг keep going guys. Зөв хүмүүс юу ч хамаагүй. Тэглэж угаасаа чамайг илдвэрлэж олон толон юм гарч ярьж байгаа гарууд бол зөв fake гарууд л байхгүй. Худлаа, snake-уд. Бас энүүгээс нэг юм хэлий юу л одоо яг бас найзуудаа сайн таньж сураарай тий. Худлаа найз одоо зөндөө тийм харууд байдаг зөв яг юм ирчээ. Яг миний яг би бол найзтай гэж л үзэн. Ер нь яг 10 жил мэлчээ юм таньдаг ч юм уу найз гэж боддог гарууд хин зөв худлаа гарууд зөв хорвогийн хамгийн худлаас таггүй юм. Тийм болохоор зөвөр тэд нар чамайг усаа хийдлэн бити тоо. Харин чиний real homies тий real gang-ууд ч юм бол эзээ чамайг ярихгүй тийж ярихгүй тийм болохоор зөв л нөгөө л яг л энэ дуушгээ тий мэдж байгаас тий. Би масштаб байна. Яг л талаалам шиг. Өнөөдөртөө амьдрах. Йоо, энийг би бүрээ энд ирээл ер нь ойлгож ирсэн дээ. Яг ингээл энэ сая ярьсан бүхний ингээл нэрцүүлээ бодсныга дараа ч юм уу тий. Заавал төгсөн байх эсвэл гоё өнөөдөртөө л амьдрна гэд. Яг энэ өнөөдөрт амьдрах гэдэг чинь гайс зүгээр миний хувьд амар том одоо за миний ертөнцөөр хөдлөө байгаа байхгүй юу. Тэгэхээр яг өнөөдөрт амьдрын заяа. Яаж өнөөдөрт амьдрах вэ гэхээр би ингээ өмнө яг ирээдүг бодож амар их стресстэй байсан байхгүй яах вэ ийх үү нэ тэрэ. Тэгээд тэр байсан өнөөдөртөө би ингээд гоё enjoy хийж чаддггүйсэн байхгүй. Одоо энд ингээ ирээд тарахлаар 10 жилийн тэр өвчин амьдрал бол бүр үнэхээр гоё байсан байхгүй. Тэгэхээр та бүхэн өнөөдөртөө гоё амьдр. Сургууль руу явдаг замаа хайрл. Найзтайгаа уулзж байгаа момент хайрл. Бүгдийг гоё мэдэр. Өнөөдөртөө л амьдр. Тэлээгээд бас яг ирээдүг бол бодохгүй байж болохгүй. Ирээдүгөө бас сайн бод өөртөө ярилц. Хин нэгний үгээр битгий яв. Чил амьдралаа өөрөө харандагаар одоо ингэ зурна шүү дээ. Тэгтээ тэр харандаага бусдад битгий үг. Тэгээ чиний тэлтэр тэр ч амар сонио юм тэ. KK нүүрш юм зурчих магадгүй байхгүй юу. Тийм болохоор яг зөв өөрөөсөө л одоо яг гоё зүв ший дээрээ дуртай юм аа л. Тэгээ өөртөө бас амар сайн ярилц. Бүгд л гадаад явах хүсэж байгаа тий. Тэрийг гэхдээ аюу сайн та нар бодох хэрэгтэй шүү. Би гадаад очиод яг шаахгүй юу тий. Затрахгүй юу гэдгийг сайн асуу. Жишээ нь би бол яг нэг ганц 2 жил гэп аваа гэж очиж гинтл
За зүгээр шугадаг шавьтай очоо бэрний өөрчлөлтийн мөнгө хийж юм ч гэж бодоод ирсэн. Тэгээ ирээд ер нь бол нэг жилийн хугацаанд амар дарклсан байхгүй. Тэгэхээр та нараа сайн бодох ёстой шүү. Яг шийдвэр бас нөгөө л сонголт шүү дээ. Сонголтоо сайн бод. Тэгээ дараагийн хамгийн гой зүйл нь мэдээж туртай зүйлээ та нараа олцсон байх хэвээр. Туртай зүйлээ ингээл оолол гэл юм хөшөө ах шиг ирж ийн гэж магадгүй бүх хүн чамд хийжилж явах гэдэг. Надад бол туртай зүйл айгүй олон байдаг гэсэн юм. Сагсан бөмбөг, кино урлаг, хөгжим. Тэгэл эднэр ингээл салаалал явдаг байсан. Тэг би эднэрээс одоо ойлгосон зүйл нь би бол одоо маш их зүйлийг одоо ойлгож авсан. Энэ гурав бол бүр тэгээд эднэрийнхаа ч гэсэн 90-70% өөрөө аюу сайн хийгээ явж байгаа. Тэгээ энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр яг жишээ нь сагсан бөмбөг бол надад маш олон найзууд ядаж жожигдож сурах гэдэг зүйлийг ойлгуулсан тийм. Кино урлаг бол ярилтгүй хөгжим бол менюс уус бүгдийн 8-ыг болж байгаа. Тэгэхээр яг туртай зүйлийг ойлгох хэрэгтэй. Одоо чамааг яг тэр зүйлийг хийж яхад элдв юм бодуулахгүй байдаг тийм зүйл болох хэрэгтэй. Жишээ нь би бол сагстай болж байхдаа ингээд ертөнцөс бүр тасардаг байхгүй юу? Бүр ингээд тий. Тэгээд миний бодлоор бол одоо нэг юм тань сургуульд ч юм уу тий үе одоо дунд ч нэг юм зэлбэн гарууд байгаа шүү дээ. Тэднэр бол зөв дуртай юм олоогүй гарууд байхгүй юу? Яг ингээд яг ч амьдэрч байгаагаа мэдэхгүй юм уу? Тэгээд чи бол эднээс өөр хүн байхгүй. Зүгээр яг дуртай юм яарсан. Гис олоорой зү. Бүх зүйлийг гэтээ хийж үзэж л болох байх л та. Би бол аюус багаас олон зүйл хийж үзсэн. Тэгээд та нараас олон зүйл хийлээ гэж яах дуртай юм чин гараад ирнэ. Тэгээд миний одоос өөр дуртай болж байгаа зүйл юу вэ? Юм кофений урлаг байна. Эспрессо хийж юм их амар гоё таалагдаад байгаа. Тэгээ бас одоо ном уншиж эхлэж байгаа ч юм уу тий. Ингээл хүн дуртай зүйл аюух олоол идэх. Тийм болохоор ямар нэг муу зүйлч гэсэн та нар шуураад итгэхгүй байх гэж бодож байна. Тэгээ эцэст нь бол ер нь яг энэ 18-аас яг 20 насны энэ үе бол ер нь хамгийн dark үе. Айтаас хамгийн гоё үе. Гэтэл за эзэн dark нь 70 happiness is butterfly-ын зан 30% гэж миний хувьд л тийм байхаа. Тэм болохоор уусаа яг энэ үед чинь жоохон хэцүү байна. 18 хүрэхэд гоё юм зөндөө байгаа. Гэтэ бас хэцүү юм бас зөндөө байгаа шүү л гэдгийг бас та нар ойлгоорой. Тэгээд гэтэ зүгээр л миний хэлсэн юмнууд зүгээр тэгэл авах юм авал хайх юм. Энэ бол зүгээр миний л үзэл бодлохгүй юм. Тийм болохоор та нар зүгээр авах юм авал хайх юм яриа. Тэгээд ер нь л их dark л баха. Гэтэ тэр dark-таас гол нь гараарэ. Бити яг тэр гүн рүү нунаарэ. Тэгээд зүгээр л амьдраа те. Мэдээж өнөөдөртөө амьдраа те. Тэгж яхад арга юм олдчихвол тараа. Тэгээд хоёр дахь бичлэг болохоор нэг жоох юм ярьж сураагүй л энэ доохондоо камерны урд дараагаас бичлэг маань илүү ойлгох хаа. Та бүхэн гоё subscribe дараад хонхаасаагаад мэдээж лайк дараад комент бичээрэй.